Мах яваатай. За ер нь бол энэ намраас гарч ирсэн шинэ бүлгэн. За бүлгэн гэж ер нь шинэ ангиуд нь зав. Ер нь л одоо ингээ баг сүүлцийнхэн л харах гэсэн. Ер нь л та өмнөх бүлгүүдийн сайн мэддэг байх гэж бодчих. Ер нь ихэнх нь мэдэхгүй байх юм бол яг би дараа нас эвгүй гоё товчлаг яриад өгснө зав. За ингээд бичлэг лүгөө орцгоо. Олборын өдөөс агуу хүчтэн. Тэгээ Шигараки өдөөс Деку гэсэн хоёр толоо өрнө. Тэгвэл одоо ингээд манай агуу хүчтэн зялцсан ч гэсэн хоёрт агуу хүчтэн болж эргээ ирнэ. Мэдээж энэс нь ч ихтэй. Олбор дайрч эхэлнэ. Миний амьдралын хамгийн гай болсон бас хамгийн шилдэг тоглоом. Юунд ханахад байгаа алталгүй дайрна гинэ. Наад тулааны арга чинь нэг нийтийн төлөө байхтал болдог байсан гэж хэлнэ. Агуу хүчтэн ч барьж аваад хэлнэ. Чи мө багстай минь тулалцсанаас хойш эхэлж алсын зайн дээрэлт хийдэг болсон баха. Гэхдээ наа чин чадвартай үндэл нөлөөл ивүүл чадвар. Тэгээ манай ах бол чадваргүй ч гэсэн сайхан уйгаа өмсөөл манай үнтэй тултаал манай үнд гэдэг. Ер нь л тэгэл дуусгаагүй ажиллаад дуусгах гал бас хэрэндэл хичээж яваа тааж. За тэгээд агуу хүчтэнд бас хэлнэ. Би хизээч ялагтах гэж тулалдаж байгаагүй шүү. Чөтгөрийн хаамаач гэсэн зэвтэй олон Монголтой таагаар би чамайг чадваргүй байсан ч ер нь балбаа дээр дуусгах юм байна. Амар уурын мэдлэгэл байжээс тэгээд нөгөөх нь зөрүүлснийг дараа. Тэгээ манай хүн нэлийн гимтэд амнаа бас. Тэгээд агуу хүчтэнд төлөвлөгөө бол одоо ингээд энэ нэг гарын уурын мэдлгүүд ингээ өөртөө нэлээд сайн зуралт болгож байна. Гол асуудал нь Деку дээр очиулахгүй. Тэгээд Деку дээр очих юм бол ингээ Шигаракитэй тулцахт нас Олбор хүрээд ирсэн бол ер нь бархаа байж болохоор ер нь бол тэгэл ажиллаж нөгөөх нь уурсан да. Чи миний би чиний төлөвлөгөөнд унжаа гэж бодож байна. Чи битээ андуураатай. Би надад зүгээр л хог түүгүүд явах цаг байгаа ял бодчих. Тэгэл ер нь энэ хоёрыг сах ширүүн тулаа эхлээл. За энэ хоёр хэдүүлээ агуучны бэкстор болоо ер нь хэлт чагаагаад өнгөрөө. Тэгээд агуучтан багстай хэлсэн үгээ дурснаа. Тэгээ юу ч хэлсэн байх юм бол би одоо байгаа энэ ертөнцийг өөрчлөн гэж хэлсэн. Ер нь бол одоо гоё дэлгэрэн бэлэх юм бол булаас нь сайхан амьдч булаалгас нь хөш онцон дээж амьдардаг энэ ертөнцийг өөрчлөхийн тулд би бэлэг тэмдэг бол юуны гэж асуухт нь их тайвны бэлэг тэмдэг болно гэд чадваргүй надад энэ л зохино гэж хэлээд тэгээ манай хүн багшаасаа ер нь чадварыг өвлж авсан юм билээ л. Тэгвэл буцаад нөгөө толон тасглав. Олбор хүчээ ашиглах тусам улам залууч байв. Энийг нь мэдэгдүүлж болохгүй гэж бодноо. Агуу хүчтэй энэсээр дайралтад бэлдэнэ. Саяны энэ чинь яава. Ингээд байвал чи зүгээр л эртний алдсан төгцөг болно шүү. Ингээд байж болж байгаа юм уу да. Чиний энэ явдлыг дэлхийд хоёр шууд дамжуулж байгаа гэсэн. Их таймны бэлэг тэмдэг одоо сул дорон бэлэг тэмдэг болж байгааг дэлхийд хаяар харж. Олбор зөөлөхгүй л байна да. Би алга болсон ч миний замаар явах шинэ хүүхдүүд гарч ирнэ. Миний гэрэл ярьсан ч миний гэрлийг дагсан нэгэн гарч ирж харахуй гэрэлтүүлэх болно. Би ялах юм шиг санагдаж байна шүү. Нэгэн нийтийн төлөө гэж хэлээд дайралтаа өгнө. Лазараас гарахгүй тулд бүх чадлаараа хичээсэн ч бүтсэнгүй. Олборч 9 минут гарч ирж энэ эмсэглэлээ мартлаа да чийж гээл. Тэгэл агуучд чи одоо ямар дэнлүү штэ гээл. Яг манай агуучд нь лөө дайрч исэн чинь Олбор гинт цогсоод тэгээ тэнгэрээс нэгэн хүн бууж ирнэ. Бас бууж ирэхтээ зүгээр бууж ирэхгүй. Хүн бүр улаан цустай гэж хэлэн Баатрын алуурч нь тол бүрлцэн нэрлээ. Ойрон тэгээд жоохон далиж гэлээ одоо ингээд тэгэл сайхан бага насны агуучдыг харцгаа. Тэгээ одоо энэ бол хажууд ногоон ээж нь зөв. Энэ бол агуучтай ээж тэгэл юу найтлах юм байна та гэсэн. Тэгвэл одоо ингээд буцаад нөгөө толон тасагт орсон. Тэгээ Баатрын алуурч нь тол байж хурж ирсэн бэ гэх юм бол тэгээ агуучдын араас нь энэ хоёрын толгойн араас хөөж өжөөд одоо азаар чихүүтэй тэгээ сайхан чулуун дотроос дайсны үний цусыг олоод тэгээ хэрэгтэй үедээ олоод би бас айгу дайсан манах гэж айгу ялах юмс багын дуртай л та. Одоо яах вэ? Одоо тэгээ тол хэлнэ. Миний яагаад гарч ирснийг ойлгож байгаа үстэй. Жинхэнэ Баатар бол өөрөөсөө л босдыг бодох хэрэгтэй. Хэрвээ бурхан газарт унаж хүний сул дорой сэтгэлийг олж авсан бол өөрийн амьдралд харуулсаж болох байлгүй. Тэгээд заавал Төвчин Баатрыг алсан намайг дуусгахаар эргэж манай хүнд хэлжээ. За энэ хамтарсан дайралт хийх гэж байсан. Нөгөөч нь бүх цусаа ивлээд цул гарчнаа. Би чамайг мэдэж байсан. Бидэнтэй нийлээгүй тэр өдрөөс тэгээд чиний эсрэг арга хэмжээ авсан юм. Тэгээд толбыг холсаваад чадварыг нь авчнаа. Тол бол зөвхөн агуу хүчтнийг л Баатар гэж итгэдэг гэр юм. Заавал ялаарай хэмээн хүсэж дууслаа. Агуу хүчтэн араас нь нэгсэн ч амжилгүй өөрөө дайралтад өртөж баг үххийн агуур ирнэ. Энэ үеэр юу юм тэнгэрийн явс арай ядан л байж байдаг. Дээгүү Шигаракиг 20 зайн тулалдаж барьж байгаач Олбор шавар шилжилтийн хүрээнд орчвол Шигаракиг авч бүх зүйл тэнцвэрээ алт. Олбор шавар шилжилтээ яг хийх гэтэл Шигараки өөдөөс нь эсэргүүцнэ. Тэгээд
Олбоор нисэж оцгоор болж байгаа юм да. Их тавны бэлэг тэмдэг ялагдаж дэлхийд даяар харах болно. Дээгүүц харц явъя гэсэн ч чадахгүй. Учир нь явцгал юм бол тэнгэр явсан үгж энэ хувийн бүх хүн үхэх байлаа. Гэвч агуу хүчтэн бууч гсэнгүй. Олбоор яг энэ үеэр агуу хүчтний багшийн хэлсэн үг санаанд оров. Тошонороо чамайг заавал ялна. Яагаад гэвэл тэр чамаас илүү галзуу. Тэгэл манай хүн өөртөөгөө дэлбэлэх гэтэл баригдаад хөдөлгүүтжнэ. Аврах гэсэн ч бас бүтсэнгүй. Дэлхий дахин харж байв. Агуу хүчтний хөл бол нэгэн цаг үеийн төгсгөл юм. Энэ үеэр дэлбэрэлтийн хаан Бакуго иргэн ирлээ. Тэгээд Дэку Бакугог шидэж Бакугоос аварч амжлаа. Энэ яг бүр амар аггүй бүр шар хүсмэс босох цаашаа. Энэ одоо бүр яг тэр зургал моргал бүр яг яа гэдэг. Энэ оны хамгийн шилдэг горсон үг нь гоё нэмэл гэх юм уу та. Тэр ганц цогтой хаалцсан малцсан. Үгүй удаа сагс юм. Тэгвэл ингээ буцаа нэмлэг бол. Хоёр нь бол агуу хүчтний нэрийг Тошинороо гэдэг шүү. Тэгээд та нар жоохон бэрцсэн байж магадгүй. Хоёр нь бол тэгэл тоош хийгээл дуут. Тэгээ бас ингээд Бакугийн нүд нь арай өөр байгаад. Энэ одоо нэг My Hero Academia өөр нэг кино найдаг байхгүй. Харин тэрийг үзснээ бас мэдгүй. Ямар үзээгүй хүмүүс би сайхан тайлбарлаад бас яриад өгч. Ер нь л тэн дээр л ингэтэй. Энэ хоёр ингээд ер нь хоёулаа нэг нийтийн төлөө эзэмшигч болцсон байхгүй. Тэгээ Бакугийн хүч нь бас сая бас нэг сэрэгчхээсгээл харагдлаа. Ер нь бол би үл тэгж л. Та нар одоо юу гэж бодож байгаа те? Коммент хэсэгт гоё ярилцаж арай. Би бас коммент гэж аягүй уншдаг штэ. Би юусэн уншдаггүй л гэж боддоо шүү. Юу л уншаал гэж. Тэгээ та нар өөртөө коммент хийдэг л те. Дандаа part 2, part 3 ч. Бичлэг лүг ороо. Тэгээд манай доошоо заахаа ингээд ер нь өөрийгөө бараг өгцөн гэл бодоол байсан. Гэт нэг аягүй сайн анд нь хурцэрнэ. Ер нь бол энэ хүмүүс аль дээр өнгөрцөн зөө. Нэрийн Наашт аа яах. За ер нь тийм. Тэгээд энэ хүн бол энэ үний чадвар бол ирээдүйг хардаг. Тэгээд тоошоо дог нь хэлсэн юм л. Та одоо ингээд энэ хоёр ингээд энэ чигээр ингээд яваад хамаал аимшигт өгнө. Ер нь бол өөр таныг одоо өөр нэг гоё хөлн чааш. Ер нь их тавныг ер нь олж чадаагүй гэдэг. Гэхдээ зөв энэ ирээдүйг өөрчилж чадах ганц зүйл нь хүмүүсийн сэтгэл гэж бас хэлнэ. Тэгээ мань хүний ирээдүй бол ер нь ингээд Бакуго амраад өгч байгаа юм л та. Тэгээд Бакуго яаж амилсан бэ? Бакуго ч сүүлийнхаа ангитэр ингэсэн юм. Дэку ирээгүй хахад Шигеракитэй тулцаад яг зүрхэн хэсэгтээ нөхлүүлчихдэг байхгүй. Тэгэл би ч бас өвчлээ таа гэж бодол. Яг хоо дараа нь мангаг нарцлаа. Яг хоо. Тэгэд энэ дэр бол одоо ингээд нэг тийм нэг нинжа баатар байдаг та. За рим марч. За нинжа баат. Тэр ингээд өөрийнхөө тусгай чадвараар за нууц техник хэрэггээд өөрийн бие эд эрхтнүүдийг шууд ингээд Бакуготой холбоод уйдсан гэсэн үг заяа. Энд мань хүн одоо Бакугог аврал бараг өөрөө хүч байгаа гэсэн үг юм уу та. Тэгээ Бакуго бас ирэхгүйсэн юм. Чи ингээд Бакугийн чинь нөгөө чадвар нөгөө хөлсөөрөө дэлбэлдэж штэ. Яг зүрхэнд нэг маш жижиг хэмжээний хөлс үрж ирээд тэр нэг зүрхнийхэн тус газар нь дэлбэрээд тэнгүүдлээ сайхан Бакуго буцаад ашгүй ам орсон байлээ л тэ. Одоо тэгвэл Бакуго маач нөгөө нинжатай хэлнэ. Намайг амьдруулж өгсөнд баярлалаа. Доош Бакугог дуудаж энэ одоо ажиллахгүй ч гэлээ. Жохон ч гэсэн нэмэр болно. Дэлбэлэгч борхон минь үүнээс илүүг өгч чадахгүй дуучлаа. Гэсэн ч Бакуго баярлан амнаа. За ингээд Бакугогийн эсрэг Олбоор шүү дээ. Би бол сүүлчийн босс байна гээл. Сайхан нийт нэгний төлөөрөө дараад авнаа. Юуны арчиж чадаагүй зүйлийг би арчиж хайна гэж хэлнэ. Тэгээ манай Бакуго гүйлтэй гүйл. За Олбоор ч газ дэг хөтөр оцгоол юм бодсон зөө. Тэгээ Бакугогийн шинэ нээсэн чадвар нь одоо юу ч хэмээр юмтэй одоо ингээд өвдөлтөөр дэлбэрэлдэг. Өвдөлтөөр дэлбэрэнгүүт л ингээд цагаа яг төгс тааруулсан бодлоо одоо баг шилжилт гэх юм уу. За баг л шилжилт гэх нь л зөв байх та. Тэгээ ямартай ч амар гой чадвартай. Тэгээ Бакуго хэлнэ. Одоо бол чамайг гүйцэх юм шиг байна гэж. Энийг ч дэлхий тэр чигтээ үзэж байгаа юм чинь. Бас аав ээж нь үзнэ. Энэ мө одоо юу вэ? Саянаас хойш яагаад агуу хүчнээс илүү доргу үргээд байна? Саналаа. Энэ мө тэрнтэй яасан адилхан юм бэ? Тэр л миний дүүд гар сунгаагүй байсан бол гэж бодноо. Тэгээд сайхан Бакугог Кодо гэж хэлнэ. Бакугоч зүүнүүд ихлээ юу төгцгөө гинэ. Тэгээд Бакугоч өөдөөс нь хэлнэ. Би бол Бакуго гэдэг Кача ингээл. Мань орчин Дэкүтийг Кача гэж дуудах айгу дургу байсан гэсэн ингээд ялцгүй бол бас бест юм да. За одоо хамгийн гол хэсэг заяа. За хэдүүл одоо
Нийт нэгний төлөө болно. Нэг нийтийн төлөөгийн үүслийг харъя. Анхны гэрэлтэх хүүхдийг алаад чадварыг нь булааж авсан байдаг. Яагаад вэ гэтэл нэг нийтийн төлөө, нийтэн нэгний төлөө гэж байсан биз дээ гэж хэлнэ. Сайхан үг үстэй. Баатар ганцаараа толдогч хүмүүс ч өдрийг ханаас хайж бүх зөвлөө өгдөг. Чиний адилаар бүгд миний төлөө орших ертөнц. Би ч гэсэн мөрөөдөлтөй болсон. Бид ашиглаж болохоор чадвар болсон. Хэмээн дүүдээ хүчээр чадвар өгөх гэж оролдоно. Чи миний хамгийн анх надад өгөгдсөн зүйл хэмээн дүүдээ Йоши гихт нэрийг өгнө. Нийтэн нэгний төлөө Кодотой харц тулсан төрөлхийн цагаан нүдтэй болохоор Кодогийн төрөх нүдэнд нь туссангүй. Үүнээс хойш нийтэн нэгний төлөө ихэж бодох болов. Яг үгүй юм бол Йошитой ингээд хамт байжхтай угна гэд нэг маш бага хэмжээний чадвар өсдөг. Тэрийг ингээд авч чадахгүйсэн дөө. Тэр тэгэл хайцсан. Гэсэн дүүдээ нэг саяхан нэг чадвар ч гэсэндээ. Тэр нь бас ингээд алга болсон мэт зөө. Энэ бол тэрийг бүлээн зөвшөөрөөгүй ш дараа. Тэг Кодогийн цус нь одоо ер нь нэг нийтийн төлөө ер нь дамжаал. За ер нь бол ингээд нэг нийтийн төлөөгийн замнал эхэлсэн юм билээ л дээ. Анхных нь уг нь болохоор одоо баг Кодо юм удаа дамжсан. Тэгээд Бакуго Кодотой аюу төстэй болохоор ер нь л тэгэл Деку 2-ын толомоор үлдэж байна одоо. За тэгээд яг энэ анимегийн одоо дөнгөжл нэг хит за нэг 4-5 англи орсон байгаа болохоор үлдсэн ангиуд нь бөөндөө орж дуусгаар нэг мэслэг хиндээл гэж бодсон. Тэр нь жоохон утгах. Тэгээд таад гайг үлээж хөөх. Тэр хооронд өөр гоё шинэ анимууд бас танд зөндөө ярьж өгнө. Санаагаа зовлтго. За тэгээд хэрвээ та манга махаа сонирхдаг бол цагаан зураг зэкомоос Anitopic купоныг ашиглах юм бол 10% хөнгөлөлтөө шүү зөө. Тэгээд надад туслахыг хүсэх юм бол би сайхан купоноо ашиглаад ирэх аваад мангагаа уншаарай. Тэгээд бас нэг баяртай. Тэрнээс өмнө subscribe-тай сайн дараарай. Тэгээд ер нь дардаггүй л үздэг шүү. Би жоош. Жохон сэтгэл гараад. Яаж 5 хүний нэгэнд дарддаг болчихлоос амьдрал гоё болох гэдэг. Тэгвэл ингээд жинхнээсээ баяртай. Тэгээд сайхан амарцгаая. За